За эрүүл байна уу юм. Тэгэхээр та бүхэнд энэ удаадаа бол одоо 2025 онд хэвлэгдсэн Америкийн зүрхний нийгэмлэг Америкийн зүрхний коллежээс одоо тэтгэм цэцнээс ч юм хамшинжтэй өвчтний нийцмэл өдөртөмжийг та бүхэнд тооцоололт өгөхөөр бэлтгэлээ. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа ах те тэтгэм цэцнээс очим хамшинж гэдэг бол одоо зүрхний булчинд одоо цус цочмогоор хомсрох улмаар одоо шигдээс болох юм уу зүрхний тогтворгүй бахыг үүсгэдэг. Яагаад ингэж одоо цус цочмогоор хомсордог вэ гэхээр зүрхийг одоо тижээж байгаа тэтгэм цус маань хатуурлын хүндрлийн улмаас одоо гинтийн тусаа хомсордог. Яагаад хүндрэл гэхээр одоо зүрх тэтгэм цусны хатуурлын одоо товруун дээр одоо шархлах, цуурах, хагарах үед одоо тромбоз үүсч тэр судсыг гинт бүглөх юм уу хүн зэргийн нарийслаас болсноос болоод зүрхний булчинд одоо цус цочмогоор хомсордог. Энийг болохоор тэтгэм цусны цочмог хамшинж гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энийг бол acute coronary syndrome-ийн одоо өдөртөмжн дээр одоо энэ зүйлийн талаар оншилгоо эмчилгээний талаар зөвлөсөн байдаг. Тэгээд энэ өдөртөмжн дээр бол одоо 9-10 home message буюу одоо чухал шинжилсэн зүйлийг бол дурдсан байдаг. Нэгдүгээртээ болохоор ер нь энэ тэтгэм цусны цочмог хамшинжтэй өвчтөнд бол энэ dual antiplatelet therapy буюу DAFT гэж ярьдаг. Энэ хоёр анти агрегант эмчилгээ бол хийхийг зөвлөдөг. Ялангуяа энэ 24 цагийн дараа бол одоо бараг жил уухаар зөвлөдөг. Хоёрдугаарт нь болохоор энэ тэтгэм цусны цочмог хамшинжтэй өвчтөн тусаалтын ямар нэг эрсдэлгүй бол энийг одоо ядаж жил уухыг бол зөвлөдөг. Гуравдугаарт нь бол энэ статиныг хэрэглээг бол өрхөгдүүлж болохгүй. Яагаад гэвэл бага нэвтрэлтэй протеины хэмжээ цуснд одоо их байгаа гэвэл тэтгэм цусны хатуурал одоо эрчимжиж болмоор хүндрэл гарах эрсдэл нэмэгддэг. Тийм болохоор одоо статин одоо өөр липид бууруулах хэмийг бол зөвлөдөг гэдгийг бол мартаж болохгүй. За дөрөвдүгээрт нь болохоор энэ тэтгэм цусны цочмог хамшинжтэй өвчтөнд одоо ишимийн өндөр болон дунд эрсдэлтэй хүмүүсийг бол эмнэлэгт хэвтүүлэхийг бол зөвлөдөг. Яагаад гэвэл одоо тэтгэм цусны цочмог хамшинж нь одоо хүндрэл нь шигдээс учраас энийг бол одоо мартаж болохгүй. За 5-дугаарт нь болохоор энэ тэтгэм цусны цочмог хамшинжтэй өвчтөнд бол тэтгэм цусны татварх эмчилгээ хийхдээ бол шууны артериэр хийхийг бол олон улс зөвлөд эхэлсэн байгаа. Ер нь бол шууны артериэр хийснээр бол одоо цус алдалт, цусны хүндрэлт, нас баралт бол буурдаг, ач холбогдолтойгоо энэ артериэс одоо баг гардгийг бол мартаж болохгүй. Тийм учраас одоо шууны артериэр одоо тэтгэм цусны татварх онцлог эмчилгээ хийж одоо сурч ур чадвараа сайжруулах энэ чиглэлийн эмчт бол хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт нь болохоор энэ тэтгэм цусны цочмог хамшинжтэй өвчтөнд хэрвээ цусны хүндрэл их төвөгтэй бол одоо нэмэлтээр интерваскулар имижинг болох те IVUS OCT хийхийг ашиглахыг бол зөвлөдөг. За 6-дугаарт нь болохоор одоо ST сегмент өргөгдсөн шигдээсийн үед альтриваскулярат эмчилгээг бол аль болох хийхийг зөвлөдөг. 7-дугаарт нь болохоор хэрвээ зүрхний гемодинамик тогтворгүй зохиомжтой эргэлтийн шоктой бол шокын үед бол зохиомжтой эргэлт юм уу одоо гемодинамик тогтворжуулах эмчилгээг бол яралтай хийх хэрэгтэй. За энэ дээр бас нэг нэмэгдсэн зүйл болохоор хэрвээ цус одоо алдалтаас үүссэн анеми, архаг анемита бол гемоглобин 10-аас дээш барьж явах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл цус багталт гемоглобин 10-аас бага бол одоо цус хамсралыг үнзүүрүүл зүрхний одоо булчингийн одоо хүчлийг нэмэгдүүлдэг гэдгийг бол бас туулж болно. За тэгээд тэтгэм цусны татварх одоо эмчилгээ хийлгсэн бол липид бууруулах эмчилгээг бол одоо 2 сар уухыг бол зөвлөдөг гэсэн. За тэгэхээр энэ тэтгэм цусны татвар цочмог хамшинж буюу acute coronary syndrome бол одоо тэтгэм цусны хатуурлын улмаас тэр хэсэг товруу тогтворгүй болж одоо хүндэрдэг. Яагаад гэвэл энэ товруу маань томроод эхлэхээр одоо өвчсөн хэсэг одоо ийм харь эд болж байгаа учраас одоо тэр товруу цуур, хагарах, шалбарах эрсдэл хүндэрдэг. Тийм учраас одоо тэр хэсэгтэр тромбоз, эмбол үүсч одоо цусыг одоо бүрэн бөглөрөх юм уу судсыг хүн зэрэг нарийслал үүсгэдэг. Энэ ийм огцом одоо судасны нарийслал өөрчлөлт маань зүрхэнд одоо цус гинт хомсрохыг одоо шалтгаан болдог. Гинт хомсроод эхлэхээр одоо хэрвээ ишими болоод өнгөрсөн бол бид нар тэрийг зүрхний тогтворгүй бах гэж үздэг. Хэрвээ эстес өвчсөн бол одоо бид нар зүрхний цахилгаан амжилтгаар эстес сегмент өргөгдөг болно. Өргөгдсөн шигдээс гэж авч үздэг. За энийг болохоор бид нар та бүхэн мэднэ те эстес сегмент өргөгдөл гэдэг маань энэ
2-оос дээш холболтон дээр 2 мм-с дээш хэмжээгээр ST сегмент өргөгдсөн бол бид нар энийг ST сегмент өргөгдсөн шигдээс байх боломжтой гэж сэжиглэн гисэн үү. За хэрвээ ST сегмент буурах юм уу, тээшүүд нь өөрчлөлт байвал бид нар энийг одоо non STMI буюу ST сегмент өргөгдөөгүй одоо шигдээс гэж үздэг. Гэхдээ энийг бол одоо тропон нь үзэж одоо баталж гисэн үг. Ийм зүрхний бичлэгтээ өөрчлөлтөө мөрлөө тропон нь одоо сөрөг байвал unstable angina буюу зүрхний докторгүй бах. Хэрвээ тропон нэрэг байвал одоо ST сегмент өргөгдөөгүй шигдээс гэж үзнэ. Энэ үед тропон нь одоо эрэг бол шууд ST сегмент өргөгдсөн шигдээс гэж цаашдын тусламжлагыг аваад хэрвээ өргөгдөөгүй бол одоо түр ажиглах хандлагатай байдаг. За тэгээд энэ зүрхний одоо шигдээсийн 5 хэлбэр байдгийг та бүхэн иргэн сануулъя. Тэгэхээр энэ одоо нэгдүгээр хэлбэрийн л зүйлийг одоо титум цэцний цочмог хам шинж гэж яриад байгаа шүү. Яагаад тэгэхээр энэ үед бол одоо титум цэцний хатуурлалын улмаас одоо тов руу хагарах, цуурах, шалбарах үед бол хэсэгчилж одоо тромбоз үүсээд одоо зүрхний одоо цочмог шигдээсийг үүсгэж байгаа зонгол нь одоо тохиолддог хэлбэр гэж үзэж байгаа. Хоёрдугаар хэлбэр нь бол титум цэцний одоо хатууралтай холбоогүй зүрхний булчин томрох юм уу цусан хангамжийг хэрэгцээ огцом нэмэгдсэн үед бол үүсдэг шигдээс байгаа. За 3 дугаар хэлбэрийн хувьд болохоор зүрхний одоо гинтийн нас баралт буюу зүрхийн зогсох зүйл ажиглагддаг. Яагаад гэвэл зүрхэн цочмоор цус хомсрох одоо шигдээс үүснээс болоод ховдлын тахигаар ховдлын одоо фибрилляц болсноос болоод зүрх зогсдог. Энийг болоод автопсын шинжилгээгээр харахад бол зүрхний шигдээс байдаг. Тийм учраас энэ 3 дахь хэлбэрт авч үздэг гэсэн. За 4 дахь хэлбэрийн хувьд бол титум цэцэн дотоорох эмчилгээтэй холбоотой байдаг. 5 дахь нь бол титум цэц залгах мэс засал буюу кевижтэй холбоотой одоо зүрхний шигдээсийн өндөрлөд байдаг. За энэ титум цэцний цочмог хам шинжийг бид нар яаж үнэлэх юм бэ гэхээр ер нь их амархан. Нэгдүгээрт нь бол одоо анамны зав бодит төслөг яалтчгүй л одоо цээжний өвдөлт өгсөн титум цэцний цочмог хам шинжийн зөөр одоо бодит төслөг ажиглагдана. Хоёрдугаарт нь бол бид нарын зөвлөл бол зүрхний цахилгаан бичлэг хийдэг. Энэ бол 12 холболттой стандарт бичлэг хийхийг бол зөвлөдөг. Ялангуяа бол 10 минут болж өгвөл цаг хугацаа алдахгүй хийснээр за 3 дугаарт нь тропон үзээд одоо үнэхээр шигдээс гэж батлагдвал одоо PSA хийх эмнэлэг рүү зөөвөрлөдөг. Гэхдээ одоо тропон үзээд ST сегмент өргөгдсөн яамны шигдээсийг бол цаг алдах хэрэггүй аль болох одоо титум цэцэн дотоорох эмчилгээ хийх эмнэлэгт бол хугацаа алдахгүй одоо өргөх хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгээд зүрхний одоо томоохон төв одоо зүрхний эмнэлэгт болоод энэ 10 минутын дотор зүрхний бичлэг хийгээд тэгээд ээлжийн тропон нүцээд улмаар бол энэ тропоны хариугаар бол одоо ST сегмент өргөгдсөн бол аль болох perfusion terapy-д бол менежментийг баримталдаг. Хэрвээ ST сегмент өргөгдөг бол бид нар тропоныг одоо 3-аас 6 цагийн дараа давтах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл энэ маань 1-2 цагийн дотор ээлцэнтэх тропон ихсэж амждаггүй. Тийм учраас одоо зөөр эхлээд ядаж одоо 4-5-6 цагийн дараа баталгаажуулчвал үр дүнтэй. Энэ цонхон үеийг болохоор эмнэлзэн эмчнэр бас анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо яг зөөр эхлээд эмнэлэгт хүрээдэрдэг. Тэгээд зүрхний цахилгаан бичлэг хийхэд ST сегмент өргөгдөг бол өргөгдсөн. Өргөгдөөгүй байвал бид нар тропоныг одоо үздэг. За тропон үцгэд бол хэрвээ тропон сөрөг бол одоо зүрхний докторгүй бах гэд үздэг. Хэрвээ тропон эрэг бол ST сегмент өргөгдөөгүй шигдээс гэж үздэг. Тэгээд ер нь зүрхний докторгүй бахын үед бол эрсдлийг бас үнэлж явах хэрэгтэй. Яагаад гэвэл дээр дурдсан home message дээр энэ шимээ титум цэцний цочмог хам шинжийн үед эрсдэл нь дунд олон өндөр байвал аль болох эмнэлэг твтүүлэх эмнэлгийн тусламжуулалтыг үзүүлээд өргөжлүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. За энийг болохоор эмнэлзүүд өргө ашигладаг одоо 3 оноог бол өдөр дэмжинд дурдсан байдаг. Нэгдүгээрт нь бол Грейсийн оноо тий. Энэ бол одоо эмнэлэгт 6-ны 3 жилийн одоо нас баралт зүрхний шигдээсийн эрсдлийг үнэлдэг. TMI эрсдлийн оноо ST сегмент өргөгдсөн бол өргөгдөөгүй шигдээсийг үнэлдэг. Эдгээр нь бол одоо эрсдлийн энэ өдөртөмжн дээр бол одоо оноог нь та бүхэн эсвэл интернетээс хараад олчих боломжтой. Тэгээд энэ ашиглах үзүүлэлтүүдийг нь бол товч одоо оруулсан байна. Тийм учраас одоо энэ эрсдлийг бас тооцож үзээд эмнэлэгт хэвтүүлэх үү, эсвэл одоо чиглүүлэх үү, эсвэл гэрт
нь буцаах уу, ажиглах уу гэдгийг бас шийдвэрлэл зөв болов гэж бодож байна. За тэгээд зүрх одоо эмнэлэгт хүргэхдээс өмнө зүрх зогссон тохиолдлууд бас байдаг. Тэтгэм цэцний цочмог хамшинж өвсөд тэгээд одоо зүрх зогсоод схемрүүлэлт хийгдээд зүрхний цохилт гемодинамик маань ороод ирэхэд ээжтэй сегмент өргөгдсөн байвал энийг бол яралтай тусламжийн баг маань тэтгэм цэцэн дотор хэмжлэг хийх эмнэлэг рүү бол хүргэх шаардлагатай байдаг. Хоёрдугаарт нь болохоор зүрх зогсолтоос схемрүүлэлтийн дараа ухаантай тавилан сайтай бол ээжтэй сегмент өргөгдсөн бол бас тэтгэм цэцэн дотор хэмжлэгээ хийх зөвлөдөг. Ямар үед одоо тэтгэм цэцэн дотор хэмжлэгээ хийхгүй ажиглах түр азнах вэ гэхээр ер нь ээжтэй сегмент өргөгдөөгүй шигдээс гемодинамикын доктортой зүрхний сэрэл болно. Одоо зүрхний булчин шигдээстэй нэг холбоогүйгээр зүрхний одоо зогсолт ажиглагдсан тохиолдолд бол юу одоо нэн дараа тэтгэм цэцний ангиограф хийгээд ахыг бол зөвлөдгөө гэсэн үү. Тэгээд дараачийн дугаартаа болохоор энэ тэтгэм цэцний цочмог хамшинжийн эмийн эмчилгээ болон repurposition стратегийн талаар ярилцуулна. Энэ удаадаа бол одоо өвчтнийг хэрхэн үнэлэх энэ талаар одоо мэдээлэл өгсөн гэж бодож байна. Тэгээд та бүхэн авахгүйх ухаанаар андараа энэ дээр бас үгүйсгэй алдаа зарим нэг жижиг сажиг ойлголтын зөрүү байж магадгүй. Та хэрвээ тийм зүйл ажиглагдвал эмч одоо сумья миний бие рүү мессеж очих бид тэр дээр нь засах юм уу? Апдейт хийчихнэ. Тэгээд энэ маань ангаахын оюут нь эмчээр суралцж байгаа хэм болгоно. Тэгээд өрхийн эмч, сумын эмч, анхан шатны нэгж ажиллаж байгаа эмч, одоо дотрын эмч, зүрхний эмч нарт одоо мэдлэг олох, эрүүл мэндийн боловсрол олгож байгаа контент юм шүү. Тэгээд анхаарч сонсдог та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа баяр та.